Хүрээлэн буй байгаль орчноо уран бол амтан, ус мөрөнтэй нь хайрлан хамгаалах мэдлэг ойлголтыг хүн бүрт үнэн зөвөөрн түгээх зорилгоор Их дэлхий радио 107 эрхэм сонсогч та бүхэндээ Гоо Монгол нэвтрүүлгийг цувралаар хүргэж байна. Их дэлхийгээ хайрлцгаая. Хамтран дэмжигч байгууллага, байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар. Их дэлхийгээ хайрлцгаая. Гоо Монгол. Их дэлхий радио 107. Эрхэм сонсогчдоо Гоо Монгол нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаартаа горих тэрэлжийн байгалийн цогцлборт газрын тухай хүрэхээр бэлдсэнийг хүлээн аван сонсноо. Горих тэрэлжийн байгалийн цогцлборт газрыг Монгол улсын их хурлын 1993 оны 83 дугаар тогтоол, засгийн газрын 1994 оны 9 дугаар тогтоолоор байгуулж байжээ. Харин Нагалхааны байгалийн нөөц газрыг 1995 оны 26 дугаар тогтоолоор байгуулж байсан төвхтэй. Горих тэрэлжийн байгалийн цогцлборт газрын хамгаалалтын захиргаа нь 295,981.5 га талбай бүхий газар нутгийг хариуцсан хамгаалдаг байна. Үүнээс горих тэрэлжийн байгалийн цогцлборт газар нь 292,905.5 гааг, харин Нагалхааны байгалийн нөөц газар 3,076 гааг хамардаг байна. Нагалхаан уул нь Хинтийн уулархаг мужийн хамгийн өмнө захын модтой уулсын нэг юм. Үнэмлэхүйн өндөр нь 1970 м өндөр ажээ. Нагалхааны ар шинсэн ой модтой, баруун зүүн хажуу болон ингрээр ой модгүй нүцгэн уул ба бил хормойгоороо айхт хээр тал нутаг ажээ. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А213 тоод тушаалаар горих тэрэлжийн байгалийн цогцлборт газрын хамгаалалтын захиргааг бие даасан бүтэцтэйгээр зохион байгуулж байжээ. Сонсогчид маань үргэлжлүүлэн горих тэрэлжийн байгалийн цогцлборт газрын хамгаалалтын захиргааны дарга Батмөнхийн яриаг хүлээн авна уу. Төчтөн бэрлийн Батмөнх гэдэг намайг горих тэрэлжийн байгалийн цогцлборт газрын хамгаалалтын захиргааны дарга. Манай байгууллага нь бол 2013 онд Улаангийн тусгай хамгаалалттай газраас тусдаа гарч байгуулагдсан. Нийт 16 орон товтой дарга, нягтлан, нярав, жолооч, тэгээд өргөн мэрэгчлэлтэн, устан байгаль хамгаалагч гэсэн орон товтой ажилладаг. Нийт бол 298,000 га талбайг хариуцсан хамгаалдаг. Энэ нь бол одоо Улаанбаатар хотын үндэсний усны эхийг хамгаалах, байгалыг унган төрхөөр нь хадгалж хамгаалж хойч үлдээх зорилготой байгуулагдсан байгууллага. Энэ дээр бол Нагалхааны нөөц газар гэдэг 3,000 га газрыг бол хариуцдаг. Энэ нь бол Эрдэнэ сумаас урагшаа 13 дугаар зууны баруун талд байдаг Нагалхаан гэх уул байдаг. Энэ хоёр газрыг бол хариуцсан хамгаалж ажиллаж байна. Манай байгууллага бол үндсэн үйл ажиллагаа болон 10 төрлийн үйл ажиллагаа явуулахаар тусгай хамгаалалттай газар нутгийн хуулинд заасан байдаг. Энэ дээр бол одоо судалгаа шинжилгээ хийх байгууллагуудаа гэрээ байгуулах, тогтоогдсон замнаар аяллаа маршрут гаргах, тэнд аялал жуулчлалын явуулах, үйл ажиллагаа явуулах, аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах, орон нутагт амьдарч байгаа иргэдийн малын тоо толгойг зохицуулах гээд 10 төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нийт нутаг дэвсгэрийн 30% нь бол ой эзэлдэг. Энд бол одоо хуш, бус, шинс моднууд бол ургадаг. Энд бол сүүлийн үед бол хортон нэлээд дарах байдалтай байсныг бол байгаль орчны яамд мэдээлснээр хортон устгахлын ажил бол хийгдэж байгаа. Энэ жил ч гэсэн бас судалгааны ажил явагдаа шинээр ордонд идэвхж байгаа газруудыг бол судлахаар хөгжлийн судалгааны төвд бол хандаад байгаа. Амтны хувьд бол хаантын дархан цаацтай газартаа залгадаг учир бол бүх төрлийн амтан байдаг.
Оргонлын хувьд ч гэсэн орны ховор оргонлууд бол энэ ургач нэлээд хэдэн хувь нь л эзэлж идэг. Хяналт хамгаалтын үйл ажиллагаа бол явуулж байна. Үүнд бол байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагчид тодорхой төлөвлөгөө шалгалтуудыг хийдэг. Хамгийн гол нь одоо Улаанбаатар хотод ойрхон учраас бол аялал жуулчлалын баазууд ихтэй. Дээр нь бол дотоодын аялагчид амардаг учраас гол дагуу хог аягдал үүсэх, зөвшөөрлгүйгээр агнах нийтийн асуудлууд бол гардаг учраас ер нь хяналт шалгалтыг сайжруулахын тулд судалгаа шинжилгээ сайн хийсэн байх. Хоригт хэрэгжийн байгалийн зохицуулалт газарт байдаг амтныхын талаар судалгаа сайтай байх. Тэгээд аж ахуйн нэгжүүдийн талаар өрн судалгаатай байж ич хяналт шалгалтыг сайжруулах талаар бол ярьдгийн. Тэгээд хяналт шалгалтыг бол төлөвлөгөөт хяналт шалгалтыг бол төр засгийн байгууллагууд бол хамтран бас хэрэгжүүлдэг. Үүнд бол улсын мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, тэгээд онцгой байдлын алба гэх байгууллагуудтайгаа бол хамтарч хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг байгаа. Хавар аялал жуулчлалын улирал ихсэнтэй холбогдуулаад аж ахуй нэгж иргэдийг үүнд нь цуглуулж нээлттэй үйл ажиллагаа хийдэг. Үүн дээр бол тухайн зун хийх ажлын талаар, хийх хяналт шалгалтын талаар төрийн байгууллагуудаас бол мэдээлэл өгөөд тэгээд хийх ажлуудаа бол тэлж тайлбарлаж өгдөг. Одоо жишээ нь энэ жил бол байгаль орчны сайдын тушаалаар нөхөн журлан байхгүй гэсэн тушаалыг бол танилцуулсан. Дээр нь бол горигт ирэлжид бол одоо энэ хаяг самбар бол янз бүрийн байдалтай тавигдсанаас болж болоод эмх самбраагүй харагдах байдалтай байгаа. Бол хэлж шинээр одоо самбар байгуулах, нэгдсэн нэг самбартай болох талаар бол танилцуулаад тэгээ энэ талаар бол одоо байгаль орчныхын яам дээр танилцуулга хийж зураг төслөө бэлдээд одоо үйл ажиллагаагаа бол эхлүүлээд самбаруудаа хийж явж байна. Энэ самбаруудыг тавьснаар бол замбраагүй олон тэр самбаруудыг буулгаад тэгээ аж ахуй нэгжүүдтэй ч гэсэн эрэхтэй салаа замууд дээр байрлуулах учраас хүмүүс нэгдсэн журмаар ойлголтод хүрэхэд бол амар болно. Тэгээд энийг хийснээр бол бүх тусгай хамгаалалттай газрууд бол ижлэгэн самбартай болно. Тэгээд энэхийн дагуу бол аялал зугаалгаар явахдаа аж ахуй нэгж одоо баазуудаа бол хайхад төвөггүй болох. Энэ зам бол одоо байгаль орчин аялал жуулчлалын яамнаас горигт ирэлжийн байгалийн зохицуулалт газарт 4 хэсэг газарт бол төр хогийн цэг байгуулсан байгаа. Энэ цэг байгуулснаар бол гол дагуух одоо дотоодын аялагчдыг хайсан хог бол багасгах зорилгоор бол тавьсан. Энэ хогийн савнуудыг тавьснаар бол хамаагүй замбраагүй байдаг хогнуудыг бол багасгах гэсэн зорилготой юм аа. Тэгэхдээ одоо энэ хогны савнууд дээр манай иргэд аялаад хогоо хаяхтаа төгөж очоо шидэх тийм ээ, дотор нь хоосон зайтай байж хат төгөж очоо шидчихдэг. Бадуур нийл хог байсан байдалтай. Тэгээ эн чинь гол аялал жуулчлалын бүс байдаг. Гадаад дотоодын иргэд их явдаг. Тэгээд гадуур нь ингээд хогийн саваа тойруулаа хайцсан хогтой байхад бол ямар харагдав. Тэгэхээр бол одоо иргэд бол хогоо хаяхгүй байгальтаа сайхан амарцуугаалаад буцахтаа хогоо аваа явчихдаг. За авч явдаг юм ах тэр бэлэн бэлдээд өгсөн зориултын савнд дотор нь хийчээд явчвал одоо тэр чин тагтаа ийм зориултын сав хийсэн шүү дээ. Тэгээд тэгэх юм бол бид нэ дүүрэгт нь бас авдаг цаг хугацаатай налаах дүүргийнхэн түүхтэй бас хамтарч ажилладаг, тэрийгээ тохирцсон дүүрэгт нь авах юм гэрээтэй тайлантай ажил хийдэг байгаа. Тусгай хамгаалалттай газрыг бол ер нь 4 ангилдаг. Дархан цаацд газар, байгалийн зохицуулалт газар, нөөц газар, дурсгалт газар гэж ангилдаг. Үүний бол зохицуулалт газар нь бол манайх горигт ирэлжийн байгалийн зохицуулалт газар гэдэг. Тэгээ Нагал хааны нөөц газар гэд багтдаг. Манай дээр бол одоо түүхийн дурсгалт газрууд, тэгээ байгалийн үзэсгэлэнт газар, мэлхий хаад, агуу хаад, тэгээ түүхийн дурсгалт газараас гүнжийн сүм, тэгээ одоо ном уншиж байгаа элбэртэй хаад гэд тэгээ гол орих бол түүхийн дурсгалт болоод байгалийн үзэсгэлэнт газрууд бол байгаа. Байгалийн өрмөц тогтцтой учраас бол гадна дотны жуулчид бол ихээр очдог. Жилдээ бол дотоодын 200-аад мянга, гадаадын 20-30 мянган иргэн бол горигт ирэлжийн байгалийн зохицуулалт газраар бол аялж байгаа. Нийт талбай хувьд болохоор 3 бүстэй байдаг. Онцгой бүс, аялал жуулчлалын бүс, хязгаарлалтын бүс гэж байдаг. Энэ хязгаарлалтын бүсд нь бол аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор аж ахуй нэгжүүдэд газар ашиглах зөвшөөрөл өгсөн байдаг.
Тэгээд энэ газар ашиглах зөвшөөрлийн хүрээнд бол 100 гаруй аж ахуй нэгжүүл үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэд мөн одоо Улаанбаатар хотынхаа иргэдийг гадаад хотынхаа жуулчдыг бол хүлээж авч зуны үйлрэлд ажиллаж байна. Өвлийн үйлрэлд бол 10 гаруй жуулчны баз ажиллаж байгаа. Сүүлийн үед бол агаарын бохирдол гэсэнтэй холбоотойгоор бол манай Улаанбаатарын ойрхон агаарт гарах горих төрөлж байгаа байгалийн цэцлэлт газарт бол өвлийн үйлрэлд бол ихээр зөрчдөг болж байна. Одоо нэг 110 аж ахуй нэгжүүл үйл ажиллагаа явуулж байна. Эднэрийнхэн бол байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бол тодорхойлсон байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дагуу бид нэр бол хяналт шалгалтыг явуулдаг. Тус баазын бол одоо төсөл хийх үйл ажиллагаа тэгээд байгуулах боловсон нойл одоо нойлын технологи нь бол ямар шийдлэр хийсэн байна гэдгийг нь бол үнэлгээнд заасан байдаг. Тэр үнэлгээнийхэн дагуу хийж үү. За газар ашиглах гэрчлэгээний хугацаанд дуусч үү. Дуусаагүй байна. Газар ашиглах уруулсан гэрээтэй холбоотой ямар үйл ажиллагаа явуулсан байна гэдэгт нь бол бид нэр хяналт шалгалт хийдэг. Ингээд зөрчилтэй аж ахуй нэгжүүд бол арга хэмжээ авдаг. Аж ахуй нэгжийн хувьд бол ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлийн үед гарч байгаа шинэ дэвшил өөрчлөлтүүд мөн тулгамдж байгаа асуудлууд юу юу байгаа вэ? За сүүлийн үед гарч байгаа дэвшилттэй юмнууд бол одоо энэ манай аж ахуй нэгж иргэд бол энэ нөхөн жорлонг бол хай гэдэг дээр үл санаа нэгтээ өөрснөө зөвшөөрж байгаа. Энэ нөхөн жорлон байснараа бол хөрс бохирдуулах, тэгээд цаашлаад хөрсний ус бохирдуулах энэ бүх юмнуудыг ойлгож байгаа учраас бол нөхөн жорлонгоо болоод бионойл стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжуудыг байгуулах тал дээр бол өөрснөө дэмжиж эхнээсээ бол байгуулж эхэлсэн. Ерөнхийдөө аж ахуй нэгжүүд бол байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний заасны дагуу тэн дээр заасан технологийн дагуу бол стандарт нийцсэн ариун цэврийн байгууламжуудыг л байгуулсан байдаг ч бас өвлийн үйлрэл ашиглахаар нөхөн жорлонгууд хийсэн байдаг. Тэднийг нь бол болиулаад тэгээд шинэ стандартын дагуу шинэ технологи ашиглах бол заавар зөвлөгөө өгснөөр бол үйл ажиллагаанууд нь эхэлсэн байна. Айл эрхүүд ч гэсэн тэр нөхөн жорлонгоо халж стандарт нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулах. Бионойл, эконойл бол байгуулах ажиллагаа бол эхэлсэн явж байгаа. Энд бол бас айл өрхүүдэд маань бол санхүүгийн өндөрлөл бас учирч байгаа. Энэ тал дээр бол одоо банктай холбож банкны зээлэнд хамруулах талаар бол бас иргэд санал тавьж байгаа маа. Ер нь бол нийт иргэдийг бол уриалахад хог хаягдлаа хамаагүй ил задгаа хаяхгүй. Тэгээд зориултын газар байрлах, амрах тал дээр бол одоо санаачлахтай өөрснөөсөө хандлагаа өөрчилж ингэж амарч зугаасны үндсэн дээр бол байгаль орчныг хамгаалах юм аа. Хүн болгон л эх орондоо хайртай, байгальтай хайртай гэдэг мөртлөө өөрснөө хандлагаа өөрчлөхгүй байна. Хогоо хамаагүй аяж байна. Гэхдээ яг энэ ихэнх хүмүүс бас биш ээ. Ихэнх хүмүүс бол сүүлийн үед бол бас өөр болсон байна. Аялахдаа хогоо уутанд хийж байна. Тэгээд хогийн цэг байхад бол тэндээ авчираад хийж байна. Энэ нөгөө хогийн цэгэнд маань болохоор тэр хавийн зарим айл өрх баазууд ч гэдэг юм бас нэмж хогоо хаяад байгаа учраас бол бас их урдан дүүрэх хандлага гарч байгаа. Нийт иргэд маань бол ерөнхийдөө энэ нийгмийнхээ хөгжлийг дагаад бас өөр болж байгаа. Ер нь бол байгаль орчныг хамгаалах тал дээрээс санаад тавьж байгаа хүмүүс бол олон байна. Тэгээд байгууллага хамт олноороо ирж хог цэвэрлэх, аян өрнүүлэх, манай ажил туслах зорилгоор нийлж хамтарч хог цэвэрлэх, одоо налах түргийн цагдаагийн хилцс тэгээд тэнд үйл ажиллагаа явуулдаг, болоод явуулдаг аж ахуй нэгжүүд нэг өдөр агаар салхинд гарах замаараа хагас өдөр нэг өдөр ч юм уу хог цэвэрлэх тэр ажлыг бол хамтар зохион байгуулж байгаа. Энэ цаашд бол зам дагуу авч зогсоолууд их одоо агуу хадны орчим, мэлхий хадны орчимд авч зогсоол хийж авч зогсоол нь бол одоо иргэдэд үйлчлэх зорилготой. Одоо агуу хадны орчим дурсгал газруудын хажууд бол машин бөөгнөрөө зогсох газаргүй, нойлгүйгээс болж бол бас асуудлууд үүсдэг. Тийм учраас бол тэрийг бол хийхээр төлөвлөж байгаа. Энийг бол хийхдээ аж ахуй нэгж хувийн хвшлийнхэнтэй бол хамтарч хийхээр төлөвлөд байгаль орчны яамнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу бол ажилла төлөвлөд байж байгаа. Мөн голын дагуу бол отоглох цэгүүд байгуулах. Энэ нь юу гэсэн үг гэхээр одоо гол дагуу хамаагүй зөвшөөрлгүй газар болохгүйгээр
тодорхой цэг гаргаад тэн дээр майхныг барьдаг. Тэгээ боловсон бийс газартайгаа хог аягдлынхаа цэгтэй галаа төлчдөг. Машина зогсоочдөг нийт бүрэн юм цэг байгуулах тал дээр бол бас зураг төсвөө хийгээд ажиллаа яриад явж байна. Аяллаа маршрут бол явган аял, ердийн өсөг, тэгээд дугуйгаар аялах автомашинаар гэдэг ингээд маршрутууд байгаа. Манайх бол 4 янзын маршрутыг бол одоо батлуулсан байж байгаа. Энд бол явган аяллаа маршрут бол туулынхан постноос сайхны сарвч хүртэл, туулынхан постноос мэлхий хад аривлын хийд хүртэл, тэгээд хоошоо гүнжийн сүм хүртэл гэдэг ингээд маршрутуудыг бол хийж батлуулсан байгаа. Энэ нь бол одоо манай сайтаар ороход бол харагдана. Ер нь бол гүнжийн сүм гэдгийг бол хүмүүс бас буруу ойлгоод идэв. Мэлхий хадны цаана аривлын хийд гэж байдаг. Тэрийг хүмүүс гүнжийн сүм гэж ойлгоод идэв. Гүнжийн сүм бол бүр хоошоо хориг тэрлж байгаа байгалийн зохицлуур дотроо туулын постноос одоо тэрлжийн төв 6 дугаар орноос хоошоо 28-30 км орчимд бол гүнжийн сүм маань байрладаг. Тэгээд ер нь бол холын морин аяллуудыг бол гадаадынхан бас хийдэг. Ердийн өсгөр, гүнжийн сүм, хагийн хар нуур гэсэн чиглэлд бол их аялдаг болсон байна. Манай дотоодын жуулчид бол ер нь бол явган аяллыг бол бас их төлхөө хийж байгаа. Явган аялалдаа бол хагийн хар нуур хүртэл явган аялж байгаа. Тэгээд гүнжийн сүм, тэгээд тэр туулын постноос сайхны сарвч, тэгээд мэлхий хад гэсэн чиглэлүүдээр бол аялал хийдэг. Ер нь гориг төрөлжин байгалийн зохицолборт газарт бол газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн аж ахуйн нэгжүүдээс бол 100 гаруй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ ваазууд маань бол сүүлийн үед бол хөрөнгө оруулалтыг бол одоо чанарын өндөр түвшинд хийж гадаад дотоод иргэдэд үйлчлэхэд бас боломжтой юм барилга байшингуудыг барьж байгуулж байна. Гэрийг ч гэсэндээ одоо сүүлийн хэлбэрт оруулсан дотроо нойлтой, үнэргүй, тэгээд одоо сүүлийн тийм шин технологиор шалнаасаа алдаг, доовноор гаргадаг юм гэр ваазууд ийг бол байгуулж байна. Нийт бол газар ашиглагчнууд тусгай хамгаалалттай газар нутгийн стандарт гарсны дагуу бол стандартад нийцүүлсэн барилга байгууламж барих, аялал жуулчлалын бааз байгуулах тал дээр бол санаачлагтай ажиллаж эхэлсэн. Шин технологи ашигласан баазууд байгуулах гэж байгаа учраас бол тэнд амархаар их очдөг. Урал цуглаан ч гэсэн их хийдэг болсон. Гориг тэрэлжийн байгалийн цогцлборт газар нь хангаа хинтийн уулархаг их муж, хинтийн хөнбөн уулд өндөрлөгийн мужийн төв хэсгийн тайг, ян сардаг зүүн хэсгийн ойтхээр умарт хуурай хэрийн дид мужид хамрагдана. Хамгийн өндөрлөг цэг нь Абхан уул бөгөөд 2664 м өндөр ажээ. Харин хамгийн нам цэг нь Туул голын хөндий Бүдүүн чулганы гаран ба 1358 м өндөр ажээ. Гориг тэрэлжийн байгалийн цогцлбор газарт жилдээ давхарцсан тоогоор гадаадын 20,000, дотоодын 400,000 аялагч жуулчид ирдэг бол зуны улиралдаа өдөрт дунджаар 2,000-аас 3,000 хүн аялж амарч зугаалдаг учраас нийслэлдээ хамгийн ойрхон дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм а. Байгалийн нөөц. Гориг тэрэлжийн байгалийн цогцлборт газар нь хойд мөсөн далайн айс хавд багтах хинтийн нурууны ар өврөөс их аван урсдаг туул, хаг, заан, баруун баян, зүүн баян, бугад, галттай, гутай зэрэг гол горхиудтай юм. Нийт 140 гол горхи тоологдсон ба тэдгээр нь 100% устдаа тоологдод байгаа ч. Байгалийн цогцлборт газрын гол горхид 20 гаруй зүйл загастайгаас тул, зэвэг, мөнгөлөг хэлдэг, цурхай, хадран, гутайр, алган, булуу цагаан болон нэн ховор хилэм загас байдаг байна. Мөн олон янзын өвчнийг ангаах үедээ 100, гутай, шар булаг зэрэг олон аршаан ус цойдог. Харин амтны аймгийн хувьд 50 гаруй зүйлийн хөхтөн, байран ба нүүдлийн 250 гаруй зүйлийн жигүүртэн шувууд, 3 зүйлийн могой, 1 зүйлийн гөрүүл бүртгэгдсэн байдаг байна. Ургамлын хувьд 56 овог, 220 төрөлд хамаарагдах 336 зүйл ургамал байхаас модлог нь 8,
хүнсний 26, эмийн 84 зүйлийн ургамал бий ажээ. Ургамлын аймгаас ховор 2 зүйл ховордож байгаа 12 зүйлийн ургамлыг Монгол улсын улаан наманд оруулсан байдаг байна. Горьх тэрэлжийн байгалийн цогцлборт газрын ойн сангийн нийт талбай 131,430 га байдаг бөгөөд ойн хил нь 1300-аас 2200 м хүртэл үргэлжлэх бөгөөд шинэс, хуш, хус, улаангар, улаас гацуур, нарс голлон ургадаг байна. Мөн жодоо, хонин арц, ван сэмрүү зэрэг олон зүйлийн ховор, нэн ховор ургамал ургадаг нутаг юм аа. Эрхэм сонсогчдод нэвтрүүлгийнхээ ээлжид дугаарт горьх тэрэлжийн байгалийн цогцлборт газрын тухай хүргэлээ. Дараагийн дугаараараа уулзцгаая.